явж байгаа тэгээд уран сайхны шүүмжийн шинжилгээ авсан байгаа. Уран сайхны шүүмжийн ард нь бол учиртай гэхээр том одоо эрдэмтэд бол сур судалгаагаар хэмжлэн ажиллаад тэгээд уран сайхны шүүмж бол ярьцангуй хоцрогдмол байдалтай анхаарлын хатмуултай байдаг учраас бид уран сайхны шүүмжийг олжлын ярих гэсэн юм. За тэгээд уран зохиолын дотроо бол онол төр шүүмж гэсэн үг гэсэн үг. Энэний шүүмжлэх салбар нь бол хамгийн мэдрэмтгий тухайн цаг үед гарсан уран бүтээлийг дагаж гаргадаг. Эцэндээ одоо хам цагийн хүрээний асуудал байдаг гэдэг зөвлөж хэлхийг хүсэж байгаа. За манай уран сайхны шүүмжийн одоо өрүүлсэн түүх одоогийн байдлыг харах юм бол 1990 оноор заагдаж байгаа. 90 оноос өмнө хойно гэж. За 90 оноос өмнөх үеийн шүүмжүүдийг бол одоо бид нар мэдэж байгаа. Ихэвчлэн одоо нэг номын үсэг сурталд нийцсэн. Тэрийг одоо дагуулад ихэнд нь баахан магтаж байгаа. Төгсгөлд нь одоо нэгж байгаа тиймэрхүү юмд анхаарал аваад дуустдаг. Тийм чиглэлийн шүүмжүүл олон бичигддэг. Ийм онцлогтой байсан. За бид 90 оноос хойш болохоор зарим хүмүүсийн шүүмжүүд тухайлбал профессор Галбаатар 1-2 намын шүүмжүүд гарч ирсэн. За 90 он бол бид нар мэдж байгаа. Арчил шилжилтийн зах зээлийн нийгэм шилжих тэр цаг үе. Тохиолсон за ингээд Монгол Улсын их сургуулийн профессор Галбаатар гүшүүлэлд Горькийн сургууль төгсөөд ирэх цаг хугацаа Монгол арчилсан улс болох цаг хугацаанд давхцсан байдаг. За ингээд одоо Галбаатар гэдэг хүмүүсийн модернизм гэдэг нэг тийм үндсэндээ одоо хэтрүүлж хэлбэг тийм шугам барьж ирсэн. Тэрийг одоо Монголын уран зохиолоор дамжиж үзээд модернизмын үүднээс Монголын уран зохиолд хандаж төгөлд хийж за тэгвэл шилхооны доктор зэрэг хамгаалах олон шүүмжүүдийг бичсэн. Энэ үед одоо Хордоос ирсэн профессор Игвэр багш бол тухайн цаг үеийнхаа олон бүтээлүүдийг төгөлд хийсэн хотод угаасаа бичсэн одоо хуланд батсан захидлаас эхлээд онол сарлаад амьдралын модон катагон байдаг хэвчээ олон шүүмжүүд бичсэн. За энэ нөгөө талдаа нэг юм ярмаар юм нь бол тэр үед нэг улс төрийн амьдрал жоохон хатуу ширүүн тэмцэлтэй хөдөлгөөнтэй болоо. За тэгээд Монголын утга зохиолын хилэнд бол нэг нөлөө орж ирсэн нь энэ баабаргын одоо нийтлэл хэл гэдэг бол Монголын шүүмж ялангуяа манай шүүмж цогт бол энэ баабаргын найруулга хэлний онцлог сэтгэлийн онцлог бол зохиосоор нөлөө үзүүлсэн гэдгийг одоо бид хүлээн зөвшөөрөх ёстой гэж бодож байна. Тэгээд баабаргын тэр нөлөөлөл бол манай утга зохиолын уран сайхны шүүмжийг туссан. Тэгээд тусаад ингээд олон шүүмжлэгч нар жишээлбэл одоо профессор Игвэр Галбаатар нарын юм бидний одоо бичлэгээр бол баабаргын хин байрлал үзүүлсэн гэж бодож байна. За ингээд бид нар уламжлалт конструктив үзлэлээр болчихсон одоо шүүмжлэгчийн хэлээ сайхан байгаль сайхан гэдэг уучин байгаа шүүмжлэгчдэр байж байгаа. Энэ бол өмнөх үеийнхаа уламжлалыг хадгалах, орчуулах иймэрхүү байдлаар бол ингээд хөгжүүлээд ирсэн. За хоёр эцэст нь одоо манай Максим багшны тогтоосон нэг зүйл байгаа. Энэ 1990-с 2010 оноос хойш уран сайхны шүүмжлэлд бол хоёр одоо цэг хандлага байна гэж үзэж байна. За эхнийх нь бол шүүм уран зохиол бол 90 дараа багтаах шинэ хуучин залуу уран бүтээлч гэдгээс илүү тухайн бичиж байгаа зохиолын өнгө аяс чиг хандлагын одоо баримтлсан 90 дараа тогтоох нэг юм чиг хандлага. За нөгөөх нь бол орчин цагийн ялангуяа одоо өрн дахны шинэ чиг хандлагууд уран зохиол шинжилгээ дэг сургуулийг баримтлж тэр талаас нь одоо шүүмж бичих ийм хоёр чиг хандлагаар үндсэндээ өгсөн гэж үзэж байгаа. За ингээд 90 дараа тогтоохын хувьд яасан гэхээрээс өнөөдөр дэлхийн нийтэд уран зохиолыг дөрвөн анги гэж үзээд ташиг байна л да. Сонгодог буюу элит уран зохиол, классик уран зохиол, элит буюу шилбэл уран зохиол, за хэнцэр буюу билетрист гэдэг хөнгөмсөх цагаан уран зохиол, дөрөвдүгээрт бол хар массын гэдэг мас урын буюу олон нийтийн уран зохиол гэсэн дөрвөн хандлага авч үзээд байна. За энэ дөрвийн классик гэдэг нь бол тухайн цаг үедээ сайн цаг хугацааны шалгуурыг давсан эртний грек ромын ном, эсвэл дундад зууны үеийн эсвэл одоо цэрэг Монголын үеийн Английн шигшгээр хөгжүүлэх гэх мэтэр сонгодог уран зохиол. Дараагийнх нь элит гэдэг нь тухайн цаг үед яг өнөөдөр шилдэг байгаа. Өөрөөр хэлбэл цагийн шалгуурыг даваа. Цагийн шалгуурыг давчих юм бол одоо классик руу орох боломжтой. Тийм чиг хандлагын зохиолыг бол элит буюу шилбэл уран зохиол гэдэг. Тэр хөнгөмсөг хэнцэр гэж байгаа нь бол цэвэр одоо хадал явдал хөөсөн зөвлөл мөрөөдөл хийж байдаг юм уу? Тийм зохиол. Жишээлбэл одоо Александр Дюмагийн 20 жилийн хойно тийм Монте-Кристо гэдэг бол хэнцэр уран зохиол дэлхийн нийтэд энийг бичээд танигдаж болно. Гэхдээ энэ бол классик тэгтэж орох боломжгүй гэсэн маягаар.
олон нийтийн уран зохиол гэдэг нь бол одоо бид нар ярих гэдэг манай 2010-аад оноос хойш манай Монголын уран зохиол хамгийн хүчтэй уран зохиол болж ирсэн юм чиглэл байна. Энэ дээр шоу бизнес, арилжаа, зах зээл гэдэг ийм зүйл биш нөлөөлөд энэ арилжааны уран зохиол жинхэнэ утгаараа бий болсон. Өнөөдөр манай мас уран зохиол бол төлөвлөгчид гэвэл одоо түүх сэдвээр бичдэг. Эсвэл эмэгтэйчүүдийн уран зохиол гэж хэлдэг. Эмэгтэйчүүдийн гэдэг нь бол эмэгтэй хүн бичих ёстой, унших ёстой гэсэн утгаар биш. Ерөнхийдөө одоо эрэгтэй эмэгтэй хүмүүсийн талаас нь үзэх юм бол эмэгтэйчүүдэд сонирхолтой байдаг гэмээр юм бол одоо бид нар солонгос савнгийн дуур гэдэг нэг хатан ээж би тухайн асуулж гэдэг юм. Тийм чиглэлийн уран зохиол маш хөгжиж ирсэн. Энийг дагаад нөгөө уран сайхны шүүмж гэдэг юм чинь эрэм тараадах тох. Энэ бол массын одоо эмэгтэйчүүдийн төрлийн уран зохиолч байна. Энэ бол одоо порно, секс, эротик талын уран зохиолч байна. Энэ бол аль явдал талын байна гэдэг. Элитүүдийг бидний бол одоо олон танигдсан гэдгээр нь элит гэж бас үзэж боломоор байгаа юм. Өнөөдөр элит байгаа юм л байгаа хүмүүс таньдаг гэдэг утгаараа. Тэгэхдээ цаанд юу үлдэх вэ гэдэг асуултаа дэлхийн нийтийн хэмжээ болон масс уран зохиолоос сонгодог руу юу классик руу орох боломжгүй гэж үздэг юм байна. Элитээс сонгодог руу орох боломжтой гэж үздэг. Нэг юм онцлог. За тэгээд 10 оноос хойш энэ талбайд одоо шүүмж бичиж үнэлт өгөхөөр дүгнэлт өгсөн хүмүүс хэлээд хүмүүс байж байгаа. Тэгээд одоо тэгэж католикос ихтэй гэж орцсон байна. Залууч бидний шаармар зандаг биеийн байж байгаа юм. Ажиг тийм максимум шиг ямар уран зохиол байна. Түүний одоо зохиолтой шүүмж хэмжил байна гэсэн үг хэлж байна. Тэр нь массын уран бий болсон учраас аргагүй тэргүй хандсан ийм шүүмжүүд бол нэлээд гарсан. За тэгээд дараагийн нэг одоо онцлог гэмээр юм бол манай онцлог уламж гэдэг сайн байна. Одоо цэвэр юм бол шүүмж судлалын бүлэг байгуулагдсан. За тэр бүлгийн нэр нь болохоор Паласвати гэдэг ийм бүлэг байгуулагдсан. За энэ бүлэг нь бол хуучин одоо биш үү бий ч юм уу шинэ үнэр хөх мэдэрхүү юу гэж одоо маань ч олон хүрээ хөөгөөгээд олон бүлгэмүүд байдаг. Тэр бүлгэмүүд бол яруу найраг бичдэг эсвэл өгүүлбэр тууж одоо ингээд зүгээр уран зохиол бичдэг байсан бол утга уран сайхны шүүм бичдэг одоо үндэс санаа тэр төрхөөр нэгдсэн одоо манай залуучууд маань жишээлбэл одоо Барсгууд манай төгсөгч за Батбаяр Монгол Улсын их сургууль Бацааж бол манай төгсөгч Бацааж манай төгсөгч даваад орж хүмүүсийн Сумья Чангам гэдэг олон улсын их сургуулийн төгсөгч Монгол Улсын их сургууль Монгол боловсролын сургуулийн төгсөгч ийм залуучууд бол нэгдээд энэ Паласвати гэдэг бүлэг байгуулсан. Түүнийхээ жолчны гудамж гэдэг сайт ажиллуулсан. Энэ бол зөв утга зохиолын шүүмжийн талаар дараагийн ажиллах ийм зорилго тавиад явсан. За эдгээр ингээд бичсэн зүйлүүдийг ингээд өгнөр үзэх юм бол за жишээлбэл одоо өдний сургууль гэдэг домоглон шийдэж байгаа. Тэр одоо маш сонирхолтой өөрөлдөх юм бол донгоцгүй гэдэг бол хүн төрөлхтний таны мэдлэгийн одоо нэгэн үе байсан. Тэр үеэс одоо өнөөдрийн нэг жирийн хүн бол донгоцгүй үеийн бүх юмыг өөртөө хадгалсан одоо археологийн олбор шиг тийм зүйл байдаг гэсэн маягаар хангадаг. Энэ дэр бол за одоо бид нар юусэн хавар номын шилгүүд гэдэг юм ярьжсэн ч болоо. За ингээд Бацаархийн орчин өмнө цолох чонын дүр гэдэг. Энэ чонын дүр гэдэг юм цаанаа донгоцгүй ямар холбоотой юм бэ? Монголчуудын гар бүстэй ямар холбоотой юм бэ? Орчин уран зохиол чонын дүрүүдийг авч үзсэн. За бишиг анализын шилжил байна. За энэ бол нөгөө Фройдын бий болсон. За бидний нөгөө лавсрын синтезийн эртний анимаг гэдгээс гадна цэгийн хорвоо нарын бүрэн Монголын манай чөлөж байгаа олон шүүмжүүд гарсан. За бишиг анализ болохоор гэр бүлийн хүрээнд хүний төлөвшлийг авч үздэг. Уран зохиолын бүтээлээс нь тухайн зохиолчийн сэтгэл зүй хайр найр үүсгэж илэрхийлж гэсэн тийм зорилготой хичээлэл хийсэн юм. Дараа нь одоо хүүхдийн чинь 2-3 настайгаас нь цэцэрлэг даваад 6 настайгаас сургууль даваад хүүхд гэдэг нь нийгмийн бүтээгдэхүүн болчихж байгаа учраас гэр бүлийн хүрээнээс гаргаад нийгмийн одоо дэлгэцэн дээр авч үзэх хэрэгтэй гэдэг утгаар явсан зүйл нь шизоанализ шинжилгээ гэж зүйл байгаа. Ямар ч нийгэм бол өөрийнхөө мэдрэлийн хүчнийг дагуулж явдаг. Тэр мэдрэлийн хүчнийг дүн шинжлэх ёстой. Тэрийг нь одоо уран бүтээлч зохиолч нар илэрхийлдэг гэсэн тэр тал. Тэгээд одоо бүр Батцуурын хүчнүүд гэдэг шүүмж хүртэл тусмыг ингээд гарч ирэх жишээтэй ийм олон шүүмжүүд гарсан. Ингээд хэрэмнээ өвтг шинжилэл за тэгээд нөгөө феноменологи шинжилэл деконструктивизм байд. За одоо генерийн шинжилгээ хамгийн сонирхолтой хэсэг нь бол хүүсийн шинжилгээтэй асуудал хүчтэй тавьж байна. Манайд бол
дорчдог гэх юм бол энэ хамгаалсан Юлан гэдэг хятадын одоо иргэн Монгол шинээр Монгол зохиолчны хүйс гаргасан сэтгэл сэдвүүд бол доктор хамгаалсан байж байгаа. Тэгэхээр өөр Монгол зохиолчд эрэгтэй зохиолч эмэгтэй хүнийг ингэж бичиж байна. Эмэгтэй зохиолч эрэгтэй хүнийг ингэж бичиж байна. Бусад хүйсийн зохиолчноор ингэж бичиж байна. Тэгэхээр нөгөө хүйсийг чинь 5 янзаар асуугаад байна шүү дээ. Эрэгтэй, эмэгтэй, бусад хүйс одоогоор хариулах боломж гэж байна. Өөрөөр хэлбэл тухайн хүн бол байгалаас яасан нэг хүйс байгаа. Тодорхой хугацааны дараа өөрөө хүйсээс авах хэрэгтэй байна. Энэ бол зөвхөн нийтлэг эрх чөлөөний ашиг болчихсон. Гэтэл энэ нөгөө хүйс хандж байгаа хандлага уран зохиолч нөгөө амгадаар бичдэг учраас энд яаж хандах вэ? Мэдрэмжийг яаж илэрхийлэх вэ? Гэдэг нь бол маш сонирхолтой сэдв болоод тэр хүйсийн гэдэг үг бол одоо тэр 1968 онд хэрэгжсэн байдаг баха. Sex and Gender гэх ном байна. Тэр ном дээр угаагаар бол хүйс гэдэг бол байгалийн одоо бид нар заягдсан хүмүүс, gender гэдэг бол нийгмийн хүйс. Нийгмийн хүйсээ хүн өөрөө сонгох хэрэгтэй гэсэн ийм асуудлыг тавьд энэ одоо gender-ийн шинжилгээд хэр маш бичигддэг юм онцлогтой сонирхож болсон байна. Энэ дээр одоо манай нэг шимчин өсөлт залуу нэг 18 хүйс ялгсан онцлог гэдэг судалгаа хийж байгаа. Энэ одоо мэтийн ингээд зөвхөн яг бусад хүйсийн зохиолчдыг хараад за одоо манай болоод ихвчлэн одоо зохиолчдод энэ хүйсийг бол одоо ингээд хэрэглээ байгаад одоо сайхан өсвийг магтаад байгаа. Одоо сексийн объект хэрэглээ болгож байгаа гэсэн хаалт санаад байна. Тэгээ ингээд явахаараа гэр бүлийн судалгаатай холбогдоод сүүлийн нэг 10-15 жилийн судалгаагаар уламжлалт гэр бүл буюу манагам гэр бүл гэдэг чинь хямралт болчихж байгаа. Өнөөдрийн одоо 21-р зууны энэ шинэ үеийн одоо залуу эмэгтэй, залуу эрэгтэй хин нэгний хараад байх гэдэг бол ямар ч утгагүй болсон. Одоо би айлын нөхөр байхын тулд та айлын эхнэр байхын тулд таны баримтлах хороо цэр гэдэг одоо хэдийн алтны хэмээр ярьдаг. Тэр нь үндэстэн болгоны хууч боломжлолт суулгаад одоо цайныхаа дээжийг мөртөө өстөөч гэдэг юм уу тийм. Баахан юм болгоно. Ингээд нэг эмэгтэй маш ачаал нууцруулж байгаа учраас эмэгтэй хүмүүс бол эрх чөлөөтэй. Эрэгтэй бас хатан эрх чөлөөтэй ч гэдэг юм. Ийм болоод ингээ манган гэр бүл нэвтрэлд ороод ганц үе одоо гэр бүл гэдэг нь дэлхийн хамгийн олон одоо масыг хийж байгаа гэр бүл ганц үе гэр бүл. Дараагийнх нь одоо манган тэгээд нэг эмэгтэй хүүхдээс үргэлжлсэн гэр бүл. Эцсийнх нь бол нөгөө транс гэр бүл гэдэг ийм ойлголтууд бий болчихлоо. Энэ ч юм уу яг утга зохиолны тусаад явж байгаа. Энэ талын судалгаа шинжилгээ бол одоо орчуулж байгаа, оцруулж байгаа гэсэн баяраар. За гэх мэт ингээ олон шилдэг сонин судалгаанууд ингээд хийгдээд эхэлж байна. За энэ дээр бол одоо манай нөлөөлж байгаа олон зүйл байгаа. Нэг нь бол энэ орчуулгын асуудал байж байгаа. Манай бол одоо сүүлийн үед манай залуучууд хэл ус сайтай болоод маш олон зүйлийг орчуулдаг, цуглаад гаргадаг юм болчихлоо. Жишээлх юм бол одоо содон бэл нарын судлаачдын санаач ихээс эхлээд бол одоо ихний хэдэн батууд ер нь Набоковын энэ онцгой Набоковын энэ гаргаж ирсэн гэсэн зорилгоор эхэлсэн бол өнөөдөр 60 бот хэмжигдсэн бол 18 дахь батны одоо тавигч дожигийн цэвэг багш их үлдээ тэр нь хэмжиж чадаагүй баг. Тэгээд 60 бот ингээд сэтгүүл зүй, кино шинжилгээ, театр шинжилгээ, утга зохиолын бусад шинжилгээ талын бүтээлүүдийг ингээд цуврал болгох хэмжээд гаргасан 60 бот гэж байгаа. Энэ бол манай утга зохиолын уран сайхны шүүмжлэлт одоо бас гол нөлөө үзүүлсэн гэж хэлж болох. За домогтын шинжилгээ түрүү яриад байсан бол манай одоо философи хотгон баяр багшийн одоо Самбило гэдэг 13 бот хэрэгжчихлаа. Энэ 13 бот бол маш их домогтын шинжилгээний асуудлуудыг ингээд нэгтгээд цуглаар ингээд хийлээд явж байгаа. Энэ нь бол бидний юм судалгаа бол үнэтэй хувь юм гэж одоо утгачлж угаасаа философи суурьтай явж байна. Философи төр шинжилгээ асуудал нөлөө үзүүлж байгаа гэдэг зорилт хэлсэн гэж байна. За тэгээд бусад одоо жишээлбэл одоо гарчин нэвтрүүлс гэдэг юм. Өнөөдөр ингээ яагаад энийг ярьж байгаа вэ? Өнөөдрийн судалгаа бол нөгөө хуучин цаасан дээр биш. Илүү интертайнмент болчлоо. Ирэл болчлоо. Энэ бол одоо бидний цахим хамтлагийг хөдөлж болохгүй байна гэсэн байдлаар ийм байдлаар явж байгаа. Тэр нь бол бусад энэ зүйлүүдээс харагдж байгаа. За дараагийнх нь нэг хөшүүрэг бол энэ шүүмжийн уралдаан гэдэг нь маш их залхдаг болоод энэ бүр ингээд цаатаалт өгч юм те сүүсийн одоо гэж батгийн нэрмжтэй гэх юм уу. Тухайн одоо том зохиолчийн тэмдэглэлт ойгоор тухайн зохиолчийг одоо шинээр нэгтгэж уралдаан зарлж байгаа. Энэ хөшүүргүүд нь ингээд шагнал урамшуулалтаа болоод ирэхээр бас манай одоо залуу судлаачид маань энэ талын одоо ажил руу хэрэгж анхаарал хандуулж оролцдог ийм болж байгаа. Ийм их одоо хэдэн хөшүүрэг сайн талууд байгаа. Тэгээд одоо
уран сайхны шүүмжийн зориуд таавны анхаарлыг хандуулах гэх ингээд явсан олон төрсөн гараад одоо Монгол судлаачийн залуу үеийн бол ихтгэл төгс бичиж төлөвлөж байгаа гэдгийг хэлэхэд одоо таатай байна. За ингээд манай хурданы үндсэн хэлтгүүдийг тав болгуулсан. За одоо нэг мэдээллийн чанартай хоёр хэлтгүүдийг танилцуулаад дараагийн үйл ажиллагаанд оръё. За одоо бол бид салбар хуралдаан руугаа орох гэж байна. За Монгол хэл судлалын салбар хуралдаан бол энэ байрны энэ А байрны 3 305 тоотой. За хуралдааны дарга бол Монгол Улсын боловсролын сургуулийн Монгол хэлний техникийн багш профессор Сугат багшийн удирдлагаар энэ хурал эхэлнэ.